За ер нь бол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт бага байна гэдэг бол хамгийн буруу бодлого. Тэгэхээр мэдээж эрүүл мэндийн салбарын хөрөнгө мөнгө төсөв нэмэгдэхээр мэдээж эмч ажилчид бас нэг л гориглохтой үүддэг. Тэр маань мэдээж нэг цалин нийгмийн халамжийн асуудал байдаг шүү дээ. Яагаад гэсэн олон асуудал дээр бол би ганцхан зүйл дээр хариулт өгдөг. Ер нь эрүүл мэндийн салбарыг нэг тийм улс төрөөс ангид яг мэрэгжлийнх нь хүмүүс энэ үйл ажиллагааг аваад явбал улс орнодноос хэрэгтэй зүйл харагдаад байна да. Энэ гэж би хараад байгаа. Тэгэхээр мэдээж нэг хяналт хариуцлага гүйцэтгэл гэдэг тал дээр бид нар бас нэлээд хангалтгүй ажилладаг шүү дээ. Надад Монгол Ардын нам ихтгэл хүлээлгэж энэ эрүүл мэндийн сайдыг за одоо энэ эмэгтэй одоо аваад цааш нь авч явна гэж ихтгэл хүлээлгэсэн. Энэ итгэлийг зүтгэлээр хариулах юмсан гэж хичээсэн. Тэгэхээр төрийн залгамж халаа гэдэг зүйл манай эрүүл мэндийн салбарт нэлээд дутагдaltaа санагддаг л да. Хүмүүсийн нэр хүндэд бүдүүлгээр хандах асуудал бол гарч ийн л да. Гэхдээ би тэрээс ерөөсөө айдаггүй. Монгол улсын эрүүл мэндийн салбарын урт хугацааны стратеги бодлого гэж яг өнөөдөр байна. Яагаад өнөөдөр энэ эрүүл мэндийн салбар ингэж энэ 20 жилийн хугацаанд дээшээ гараагүй юм бэ? Эдийн засгийн өсөлт 17-18%-тэй байсан. Тэгэхээр миний хувьд л одоо сэтгэл хангалуун нэг жилийн хугацаа бол надад бага хугацаа байсангүй. Яг ямар шалтгааны улмаас таныг цааш эмнэлэггүй ажлуудаа маш төлөвлөсөн олон ажлуудаа хийх одоо процедурыг зогсооч вэ? Намын том бодлого дээрээ явж яхад биднэрт бол тэрийг бол сөрөх боломж бол байхгүй. Төрийн залгамж халлаа гэдэг зүйл дээр та бас ямар байр суурьтай байдаг вэ? Энэ бол мэдээж нэг эцсийн зорилго нь эрүүл мэндийн салбар. Эрүүл Монголын төлөө явж байгаа шүү дээ тийм үү? Гэтэл одоо тэр эмнэлэг өөрөө ингэ бий дагаад ирэхээр захиргааныхаа оронтойг илүү их байлгаад ах уу? Эсвэл үнэхээр одоо тэр тусламж үйлчлэгийг үзүүлдэг халуун цэгийнхаа оронтойг нэмэгдүүлэх үү гэдэг тэр хүн чинь нэг менежмент хийнэ дээ. Магадгүй үзэгч та төм бөмбөг мэдээлэл дунд төөрөд байна уу? Үнэн бодит мэдээллийг олж авч чадаж байна уу? Үүнд хариулт гарцыг өгөхөөр вакцины тогшоо үзэгч танд хүрч байна. Эрүүл Монголын төлөө вакцины тогшоо нийгмийг дархлааж байна.